За, эхэллээ. За, юуны өмнө зүүн бүсийн тэмцээн 19-р олимпиадыг амжилттай зохион байгуулж байгаа. Би чинь улсын олимпиадын хамт олон болон улсын хадгалах хам уулзах хамт олонд баярлж талархаж байгаа хэлээ. Манай Хинтээ аймгийн хувьд бол 59 хүний гурван түнтэй энэ олимпиадад оролцож байна. Олимпиадын цаараа үнээр өргөн цаараа багш 300 гаруй хүнтэй хамтсан зүүн бүсийн маш том хэмжээний зохион байгуулагдаж байна. Тэгээд тактик физикийг хөгжүүлэх багш нар хоорондоо арга зүйгээ туршлагаа солилцох гэсэн том арга хэмжээний нэг яхахгүй энэ физик олимпиад байна. Энэ физик олимпиадад оролцож байгаа нэг багш нар болон сурагчдаа цаашдаа сурлага болон амьдралын ажлыг зайлшгүй. Энэ тусламд дотоод хан улс сургуулийн авиаслаг багш нартай болон сургуулийн удирдлагуудад байрсан талхснаа хэлмээр байна. Багш нарын хөгжлийг дэмжсэн, улмаа хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн ийм сайхан үйл ажиллагаа явуулаад энэ хамт олонны цаашдын үйл ажиллагааг өндрөөс өндөр хүсье.